Их сургуульд сурах уу, gap year авах уу, цэрэгт явах уу гэх мэт ер нь сонголтод төрсэн байж магадгүй. Тэгээ би та энэ бичлэгээрээ өөрийнхөө жишээн дээр болон ер нь бол ихэнх хүмүүсийн ингээд алдаг алдаанаас сэргийлэх сургамжийг хэлж өгцгөөе. За ер нь бол 10 жилийн төгсөөд бол миний хувьд бол шууд их сургуульд орж ирсэн. Тэгээ их сургуульд орсон байсан чинь цэргийн зарлал ирээд цэрэгт явж ирсэн. Эрэгтэй хүмүүс бол цэрэгт явчихвал зүгээр шүү. Цэрэгт явж ирчээ тэгээд одоо ажилласан ч гэсэн тэгээ ажгүй бас ажил чамайг авах нь арай өндөр хувьтай. Яагаад авч ийнэ гэхээр энэ бол цэрэгт байсан, сахилгаттай юм байна. Дэг журамтай хүн гээд авдаг. Эмэгтэйчүүд танд хэлэхэд бол 10 жилийн төгсөөд gap year авал зүгээр гэж бодож байна зүгээс. Шууд ингээл яарад их сургуульд орчдөг. Одоо тэр мэрэгчлэрээ ингээд сурж байгаад 1 жил 2 жил сураад биш юм бэ гэж бодвол одоо тэр мэрэгчлээ болоод гарыг гэхээр 1-2 жил алдчихна. Тэрний оронд gap year аваад 1 жилийн хугацаанд өөрийгөө олоод тэр хугацаанд дээр нь ажил хийх юм уу эсвэл янз бүрийн сургалтанд суух юм уу те байгаль гаргач юм уу ингээд жоон дуртай зүйлээ хийгээд ингээд яваад сориод те фэшн бас дуртай зүйлээс сонирхоод явуулах зүгээр ингээд 1 жил завсарлага авцсанараа ер нь 1 жил завсарлага авсны хүмүүс амар за эн чинь ер нь бол би үеийнхнээс хоцорчлоо гэж бододдаг 1 жил 2 жил ингээд суучаад энэ миний мэржил биш юм байна гэж бодоод гарсан 2 жил алдснаас 1 жил завсарлага аваад ингээд яг өөрийнхөө хүснээр ингээд сонголтоо хийх чинь ер нь бол цаг хугацаагаа алдах зүйл биш байхгүй юу? Энэ бол айгүй зөв сонголт шүү. Тайлаас gap year авал зүгээр гэж бодож байна. Тайлаас gap year авсан хүмүүсийн өнцгөөсөө сонсоод үзээрэй. Миний зүгээс бол яг тийм их зөвлөгөө өгч шүү. Эрэгтэйчүүд нь цэрэгт явчихвал зүгээр, эмэгтэйчүүд нь gap year авчихвал зүгээр шүү. 10 жилдээ ингээд ер нь хичээл хэсээд яг өөрийгөө юу дуртай муртайгаа мэддэггүй. Ер нь хэн хүүхдүүд би ч гэсэн мэддэггүй байсан. Яарал сонголт байсан, тэгээ буруу сонголт байсан. Барилгын инженерээр сурсан чинь тэр нь буруу сонголт байж таараад их сургуулиасаа гарч ирсэн. Next семестр сурчаад. Тэгэд Япон явж ирсэн чинь баяртай цэрт явсан. Тэр болохоор манайхан 1 жил gap year аваад авцсан үгсээ зүгээр. Тэснэрээ таадаг өөрийнхөө хэн бэ? Би хин юм бэ? Би яг хаашаа явах гээд байгаа юм бэ гэдэг замаа олоод тэгэд зөв сонголтоо хийн. Тэгээ магадгүй гадаад явах юм уу те? Монголдоо сурах юм уу? Яахын ажиллах юм уу те? Тэр зүйл чинь ингээ бүгд гоё сайхан шийдэгдэжээ шүү манайхаа. Тэр манайхан subscribe дараагийн хүмүүс нь subscribe дараарай. Энэ мэт гоё хэрэгтэй бичлэгүүдийг тогтмол оруулах болно. Дараагийн бичлэгээр уулзцаая.